Өөрт байгаа бяцхан дуршлагаасаа багш нартайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Багш бүрдэл өөрийн гэсэн дуршлага ур чадвар байдаг. Өнөө үед боловсролын чиг хандлага түүний эцсийн үр дүн гэдгийн үнэлэмжээс илүү сургалтын үйл ажиллагаанд багшийн гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж мэдээлэл харилцааны технологид суурилсан мэдлэг чадвартай багшийг шаарддаг болсон. За биологийн хичээл бол амьд биеийг бүхий л талаас нь судалдаг юм шинжлэх ухаан. За хүний нүдэнд үзэгдэхгүй гарт баригдахгүй зүйлийг мэдээлэл харилцааны технологийн тусламжтайгаар сурагчдаа тайлбарлах нь илүү ойлгомжтой, сонирхолтой байдаг. За орчин үед ном сурах хүчийг ашиглан сургалтыг зохион байгуулах нь учир тогтолтой болсон. Миний хувьд тухайн хичээлийг зохион байгуулахдаа аль болох цахим эргэлтүүн ашиглахыг хичээдэг. Жишээ нь цахим эргэлтүүний сан үүсгээд хичээл сургалтаа ашиглаж байна. Сан үүсгээд хадгалчих юм бол тухайн хичээл дээр хайж цаг алдахгүй тэгээд ямар хичээлд яаж заах авал ингээд төлөвлөхөд амар байдаг. За жишээ болгоод та бүхэнд бол энэ ургамлын зөвөрлөлт гэсэн энэ хичээлийг танилцуулъя. За энэ хичээлийн хувьд болохоор зэрэг ус, эрдэс бодис үндсээр хөндлөн зөвлөлтийг хийн модлогт хүрч байна. За модлогоосоо бол холын зөвлөлт хийгээд кислемээр дамжин ургамлын дээд хэсгүүдэд хүрч байгааг. За мөн ургамлын фотосинтезийн процесст ашиглагдсан ус маань навчны амсаар гадагшилж байгаа транспирацийн үйл ажиллагааг ингээ үзүүлэхэд бол их ойлгомжтой гоё хичээл байдаг. Үүнээс гадна YouTube сувгуудаас англи хэл дээр бичлэг хаях, 3D үзүүлэн сурагчдад үзүүлэх, за интерактив ажлын хуудас бэлтгэх, сурагчдын явцын үнэлгээг цахим хэлбэрт оруулан ашиглаж анализ дүгнэлт хийх гэх мэтчлэн аль болох цахим эргэлтүүнийг судлахыг зорддог. За энэ чиглэлээрээ суралцаж өөрийгөө хөгжүүлэн сургам хүмүүжүүлэх уншлагыг сүүлийн жилүүдэд бол дандаа цахим хэлбэр рүү шилжүүлэх гэсэн агуулгуудыг бэлтгэн уншиж байжээ. За үүнээс дурдах юм бол цахим хичээл бэлтгэх багшийн хөгжлийн нэг хэлбэргээ 2013 онд, сурагч нэг бүрийг хөгжүүлэхэд цахим хичээлийн үр дүн 2014 онд, сургалтын цахим эргэлтүүнийг бэлтгэх арга зүй 2015 онд, 21-р зууны хүүхдийн хүмүүжил ба сургалтын өнөөгийн байдал 2016 онд, ухаалаг утасны аппликейшнийг сургалтанд ашиглах нь 2017 онд, сурагчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх цахим үнэлгээг ашиглах нь 2018 онд, за захим орчинд хүүхдийн хөгжил төлөвшөлт нөлөөлөх ингээд 2023 онд илтгэлүүдэд хэлэлцүүлж байсан байна. Намайг хичээл сурна гэдэг би Эрдэнэ манд сургуулийн 11 В ангид суралцдаг. Багш хичээлээ нэг ч удаа компьютер дэлгэц ашиглахгүйгээр орж байгаагүй. Хичээлээ ингэж орсноос сонирхолтой бас ойлгомжтой байдаг. Би орхоо багшийн давталганд биологийн хичээлээр ээшхөр бэлдэж байна. За намайг Ахцэг гэдэг Эрдэнэ манд сургуулийн 12 В ангид суралцдаг. 10 дугаар ангиас хойш энэ орхон чимээгчдэрээ EST ерхий шалгалтандаа бэлдэж эхэлсэн. Манай багш болохоор илүү чин сэтгэлээсээ дижитал цахимыг илүү хичээлдээ төлхөө ашиглах хичээлээ ордогоор давуу талтай. Ийм болохоор бид нэр хичээлээ ингээд илүү удаан ингээд толгоондоо тогтоогоод илүү хурдан ойлгочдөг. Ингээд багштай ажлын амжилтыг хүсье. Өнөөдөр хүссэн үсээгүй бүхий л зүйлүүд цахим хэлбэрч хэлж байна. Сургалтын цахим контентууд ч олноороо хийгдэх боллоо. За ингээд өөрийнхөө оролцсон цахим контентуудаас дурдах юм бол Япон улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд суурь боловсролын чанарыг ахиулах мэдээлэл харилцааны технологиг оновчтой ашиглахын төслөөр 7 дугаар ангийн хичээлээр сурагчдад эдэж жилийн гинжин хэлхийг хичээлийг бэлтгэн заасан байна. Дараагийн оролцсон цахим контент маань бол A+ цахим саятаар ахлагангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр лайв хичээлийг 11 дугаар ангийн агуулгаар 7 нэгж хичээлийн хүрээнд бол 21 суралцсан зорилтыг хүрээнд 7 удаагийн хичээлийг 138 сурагчдад бэлтгэн гарсан байна. За дараагийн оролцсны контент бол бицгийн багш нартайгаа хамтран үндэсний хэмжээнд сургалтын цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцож дуу аваа үүсгэх давхах гэсэн 9 нэгж хичээлийг бицгийн багш нартайгаа хамтран хийсэн байна. За дараагийн оролцсон цахим контент бол хөгжлийн хөтөч мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нартайгаа хамтран 10 дугаар ангийн удамшил шалгарал гэсэн сэдвийг бас бэлтгэн цахим мэдээ сайтад байршуулан улс орон даяар сурагчид маань ажиллаад явж байна. За энэ хичээлийн жилээс мэдлэг цахим сургуулийн багшаар ажиллаад 10 дугаар ангийн 4 бүлгийн 100 гаруй сурагчдад 7 хоногт бол 8 цагийн хичээлийг улс орон даяар зайн хүргэж байна. За мөн сургуульдаа бол хөгжлийн хөтөч суралцгаж сурсан мэргэжлийн хөгжлийн бүлгийг ахлан ажилладаг. За манай мэргэжлийн хөгжлийн бүлэг бол хоёр сургуулийн менежер, монгол хэл, математик, мэдээллийн технологи, англи хэл,
биологийн гэсэн өөрөөр судлах тууны багш нар хамтран ажиллаж хөгжиж байна. Мөн байгалийн ухааны заах аргын нэгдлийн ахлагчаар ажиллаж физик, хими, биологи, технологийн багш нартай хамтран ажиллаж бас хөгжиж байна. За ингээд энэ жил хийсэн бүтээлээсээ танилцуулах юм бол мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нартайгаа хамтран мөрөөдлийн мэргэжил сэдвтэ эцэг их сурагчдад зориулсан мэргэжил сонголт, хичээл сонголтын гарын авлагыг бол эцэг их сурагчдаа гадна танилцуулсан. Заах аргын нэгдэл болон хөгжлийн хөтөч мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нартайгаа хамтран энэ жилийн онцлог бол олимпиад бол бүтээл туршилт явуулах юм өдөрдмжтэй. Энэ ажлынхаа хүрээнд бол багш нартайгаа хамтран бүтээл хийж улсын олимпиадад тухайн бүтээлээрээ бол амжилттай оролцоод 10 оноо авахаас 911 оноо авсан амжилттай оролцлоо. За анх ажилд орсоноос хойш бол 2004 оноос эхлэн өнөөдрийн хүртэл бол олимпиадад жил бүр тасралтгүй оролцсон. За энэ оролцох хугацаанд бол 3 удаа аймагт 1-р байранд оролцсон бол хамгийн сүүлд бол аймагт 1-р байранд оролцоод улсад бол 3-р байранд буюу хүрэл медалийг хүртээд ирлээ. За мөн энэ жилийн илтгэлийн уралдаандаа бас яхны сургуульдаа 1-р байранд ороод аймагт бол Номондлын сургуулиас зохион байгуулсан илтгэлд бол 1-р байранд оролцсон ийм амжилттайгаар энэ хичээлийн жилдээ суралцж байна. За ингээд миний туршлагаас хуваалцаж анхаарлаа хандуулж сонссон та бүхэнд баярлалаа. Бүгдэнд нь ажлын амжилт хүсье.